Сайн байцгаана уу, Bitsy оноо байна. Gossip Mix-ийнхаа ээлжид нэгэн дугаарыг Bitsy-гээс төлөвлөх гэж байна. Тэгээ өнөөдрийн манд чинь болохоор Ами ирдэг. Hi. Hi. Би Монголын бодож ирлээ ашиг. Одоо энэ нүг яг камер чи яваад эхэлсэн үү те? Тэгээ одоо тэгэхээр нүг юу түрүүнийх шиг далдхан төлөхгүй гэсэн үг. Болно. Чөлөөтэй ойлоо амар гоё. Яг өөдөөс ингээд гурван талаас ингээд бууд болгож байгаа юм шиг санагдав. Одоо яг бие барьж жоохон хараалын хэмжээ жоохон хасаад ингээд. Нэг шот явах уу? Гүг яах юм бэ? Тийм яах. За окей. Ойрд юу хийж юм? Ойрд маш хийцгүй байгаа. Тийм. Баар хаагдсан, засаг огцорсон. Тэгээ ерөөсөө ингээд хэд хоног бол ингээд яг юу хийхээ мэдэхгүй ингээд оршон юм болдоор. Юуны скватрын талбайгаар ингээд явахаар бас очоод жоохон сууч марч юм шиг санагдаж байна. Хажуугаар нь явахаараа. Тийм нэг тиймэрхүү. Тэгээ яг нэг хідэн жонхуурсан юмуд зэгцэл гэл наагур цагаар хулхан буурт болж юм нуттай. Ами ер нь хизээнээс релиж эхэллээ. За 2024 оны тэр ч одоо юу лээ? Өвлийн адаг сарын 12 сарын 20 яг нэг 9 эхэлдэг өдөр яг ихний юугаа постлсан. Ер нь бол. Тэгээд тэрнээс ч хойш одоо хэд өдөр шатв. 170 нь 70 хэд үлээ. Нилээх баха. 173 4 дээр явж байгаа. Одоо хэрэг тагч тань? Би өнөө өглөө харсан чинь 47 мянга. Пүү. Тий. Од. Тий. Олны танил. Хүмүүс гадар явахаар зураг мөрөг дараалаа янз бүрийн болж байна. Гэхдээ тэр яг хүүхдүүдэд тааралтай зураг тааралтай. Би тэгтээ нэг тэнд айгу гимшид буруу жижиг болдод байгаа юм шиг санагддаг байхгүй. Ингээд тэр юм дээр чи ингээд энд уулаа, тэнд тасарлаа. Ийм муухай байна, тийм. Ерөөсөө тийм гэрэлгээгээ тийм хүүхдэд зөв үлгэр дуурайл болох юм нэг ширхэж байхгүй. Тэгэхэд ингээд тэрийг 10 жилийнхэн 12 дугаар анги мангийнхан юм шиг байна. Тэг үзээд тэр жоохон би буруу юм хийгээд байгаа юм шиг санагдав. Тэсээ ирээсний зураг даруул ямар бол энэ гэж байна. Тэгээ даруулдаг уу? Тийм тэгээд нэг тийм ингээд загаас шаачих гээл. Тиймэрхүү юмд би ерөөсө тасахгүй л ахaltaа ингээд. Заримдаа жоохон цочж очоод явстай ингээд. Тиймэрхүү. Юу яач вэ? Хоёлаа угаасаа жоохон ингээд бие бариад сандарч байгаа юм чинь эхлээд нэг дринк очие. За. Тэгээ би болохоор бэлдсэн юм нь угаасаа Ами Bitsy-д орж ирээд баян уудаг нэг дринк байгаа. Blushing Rose. Тэрийг хий гэж бодож байна. Хоёлаа жинийн солио. За. Мад амар олон жин байгаа. Чи ямар жин нэмэрэн? Тэр нь ч яг үндсэн ордог нь юу лээ? Юу? Pillsbury. Хочин танкурэсэн. Шууд 4 pillars яах вэ? 4 pillars солио red dry хийжээ. Red dry хий. Red dry жинтэй хийжээ. За. Ноц шол 22-т. Тэгтээ ингээд хүмүүс ингээд итгэдэг байхгүй яг юм. Нацаас миний жоохон тийм имзэг сэтвч гэх юм. Имзэг ээ. За имзэглэж яах явах хэрэгтэй биз дээ ингээд тийм ингээд төсөөдрөөр ингээд 22 хүрлээ гэдэг пост хийхгүй юм. Тэгээ хүмүүс нь ингээд од тавьснаа 32 уу. Зүрээ над миний насыг ч гэсэн хүмүүс сонсох итгэхгүй. Энэ ах надаас 3 дүү юм байна ч гэх шиг тийм эргүү. Айгу хэцүү байдгаа. Тэгээд уул нь бол би ингээ 21 хүрэхээс өмнө ингээд энэ өөрийнхөө хөгшин царайгаар айгу бахархдаг гэсэн байхгүй. Ийш тийш ингээд уух гад орон тэнгуут нэг манай найзууд ч юм гэж баахан baby face-үүдийн цуглуулдаг та. Тэнгуут яг одоо нүүрийн тахалж ингээд очоод тэр эдгээс суулгаад би өөрөө тикэн дээр очоод нэг хөгшин царайгаараа ингээд гоё юу тагсах байхгүй ингээд. Ийм ярьж болж байна хоёлаа. Гүг яах те одоо тэгэл бодит амьдрал ер нь шүү дээ бодит амьдрал ч угаасаа л нэг тийм лалрын байдаг шүү дээ угаасаа тэгэл лалрын ямиг лалрынаар нь тарьчих хэрэгтэй. Би бол тийм political correctness одоо юу гэдэгтэй олонний газар бие зөв авч явах тиймэрхүү юм жоохон дургу. Юу л юм байна л да. Би ингээд хүмүүс ер нь чамааг үзээд асууж байгаа байхгүй юу? Тэнгуут нэг юм инфлюенс явж байгаа юм байна л да. Одоо хүн болгоо ингээд юм ихтэй юм боддог болсон те. Ингээ хэлчүүл тэгээ бодчих болоо. Тэгвэл тэр намайг итгэх болоо гэд. Тэнгууд чи ингээд яг өөр өөрөө байгаад хүмүүсийг ингээд
чи яг үндэ тэг амтэлч навшин байвал навшинаараа байж болно штэ гэдэг нэг юм мессежийг өгөөд байгаа юм шиг санагддیں۔ Тэр нь бас амар гоё санагддаг. Хүмүүс чамд ер нь ингэж хэлжсэн үү? Чамайг ийм байдаг учраас ингээд би ер нь хичээхэ болсон гэдэг ч юм уу. Мэдгүй тэгээд юм болтгоо ахгүй. Би нэг амар одоо юу гэдэг ингээд нэг инфлюенсер тэр энэ нэр томьёонууд жоохон тийм дарамттай санагддیں۔ Одоо ингээд инфлюенсер гэхэр чинь. Тэгээд сүүлдээ би бол зүгээр инфлюенсер ч юм уу тийм ингээд имплант ч юм уу тийм нэг арай өөр төрлийн юугаар ашиглаад. Тэгээд хүмүүс ер нь бол шүү дээ. Яг хүн амтнаар нөлөөлүүлэх гэвэл заяа. Арай жоохон ном уншдаг ч юм уу тийм. Ингээд нэг юм үнээр биш. Тийм нэг юм арай өөр юм хэрэгтэй. Би бол яг сошиалыг хүмүүс ер нь зүгээр нэг юм жоохон зугаа байдлаар тэгээ нэг зүгээр толгоогоо амраагаад ингээд тиймэрхүү байдлаар тэгэхгүй бол сошиал дээр шууд тэгэл хин дуртай байздаа нэг хүн болгон уцтай хүн болгон гаймжтай дүнгуудад ингээд гараал илдэг 7 юм хуцаал ийм ч юмны коуч, тийм ч юмны багш яадаг идэг юу юм уу гэдэг. Тэгээ ер нь бол би зүгээр яг товчхондоо хүн хин нэгэнд яаж амьдрахын заагаад ахаар амар дургу. Ер нь бол тэгээ тийм болохоор ингээд жоохон тийм би өөрөө ч тиймэрхүү юм боддгоо тэгээд зөвөр өдрийн тэмдэглэл гэдэг маягаар тэгэл ингээл тийм зорилгоор гэсэн үг үү? Чиний хамгийн дуртай 3 коктейл юу вэ? За нэгдүгürt бол Negroni. За. Negroni. Гэхдээ энэ шалтгаан нэг тэнэг заяа. За. Би хуучин 4450 гэдэг нэг кофе шоп ажилладаг гэсэн байхгүй. Тэгээд тэнд би ингээд poetry event гэд хэд удаа хийсэн. Тэгээд гисэн чинь ингээд нэг 16 тайл болов гэмээр амар тийм baby face нэг охин тайзан дээр гарч ирсэн ээ. Тийм шүлэг байсан байхгүй. 2 Negroni-ны ард чиний тухай бодон суун маман интергэл нэг миксээ санаж байгаа утгатай шүлэг байна. Гэтэ тэр үед би коктейл мэддэггүйсэн цаг. Тэгээд дараа нь би ингээд ягаад ч нэг дараа нэг энэ тэнд уух гэж явж байгаа нөгөөтгөө гинт санангуудаа Negroni-гоо уусан байхгүй. Балиар хатуу. Би бүр гайхаад. Чи нөгөө нэг амар жоохон baby face-тэй охин байсан. Тэгснэ ингээд 2 Negroni уучаад X-ээс энэ одоо Negroni уутал нь хайдаг бас ямар муухай X-вэж гэж бодох шиг ингээд хатуу байсан юм. Тэгээ юун чам таалагдаад. Гэхдээ яг хөө ер нь бол нэг тийм яг хүнээр зүүрлэх юм бол яг нэг тийм өөрийн гэсэн өрмөц ариншинтай нэг юм баргийн пиццад ингээд толгоогоо мэдүүлээд байдгүй нэг юм ингээд сайхан салгачаа өгчдөг. Бас яггүй. Би ч бас яг цагаат талахаар яг аймхаа үед бол амар аймхаа яг гүлэг болт үед бол амар гүлэг шүү дээ. Дараагийнх нь whisky sour. Whisky sour. Тий. За. Ер нь классик коктейлын дуртай юм тий. Тэгээ уусаа би тэр нөгөө нэг бусад яг нарийн ширийн юмуд их чи би мэдэхгүй шүү дээ. Ер нь бол цаач яг ухаад үзвэл гой юм зөндөл идэм шиг биш тэгээд яг миний хийж чаддаг нугасаа нэг хэдхэн ингийн тэргээж бас зөв хийж чаддаг. Угаасаа YouTube үзэж байгаад нэг юм сэгсэрж байгааг ингээ харснаа нэг нэг ингэсгээ шаах юм. Дөхөрлөл гусдаг гэсэн хэрэг. Тэгээд яг whisky sour бас нэг юм дуртай. Гой. Тий. Нэг өндөг цагаан нэг юм дээр нэг юм капучино шиг нэг юм хөөс өсч идчих шиг тий. За тэгээд 3 дугаарт бол эспрессо мартини гоё санагддаг. Кофе дээр болохоор кофе бол гоё гэж боддог кофе. Гоё. Кофе бол гоё. За юм болно доо. Нилээ. Май. За энэ юу лээ бульвар дээр үү? Бульвар дээр. Мистер бульвар дээр ишээ. Алло, come on. Cheers. Хоороод? Галзуу. Гоёд? Надад энгийн Negroni-гоос илүү бульвар дээр тэгээ черри Negroni илүү таалагддаг. Галзуу юм байна. Гэхдээ би нэг заримдаа нэг юм яруу найргийн ивентүүд дээр ингээ очдог байхгүй. Тэгээ ингээд хүмүүс чинь ингээл амар юм эмо юм шүү дээ. Ингээл сэтгэл зүрхний юм ингээд шаналсан тэр хөндөй хоосон орон зайд чиний үлдээсэн лагрын дурсан ч гэдэг ингээд амар. Өчтөө би ингээ гарангуутаа ингээ дандаа тэр нэг юм ивентийн уур амьсгалыг юм самарсан юм юу уушдаг гэсэн байхгүй. Илгийн юм уушдаг гэсэн байхгүй. Тэгээд шүлэг өчдөг гэсэн юм тий. Шүлэг өчдөг гэсэн. Бичгэж оролдчихсан. Гэхдээ ингээд тэр яг тийм яг яруу найраг бол биш заяа. Яг яруу найрагч одоо тийм мэдрэмжтэй мэдлэгтэй хүмүүс ингээд байх юм бол уур нь хүрэхээр тийм балиар юмд бичдэг байсан. Жишээ нь
Жишээ нь одоо нэг үгүй би яг нарийнс нэг ийм хэсэг байгаа. Одоо ингээд ганцаардлын тухай шүлэг гэж байгаа байхгүй. Тэгээд ганцаардл бол юу лээ? Уушийн газрын тооцоо хийх торгон агшинд утасны цэник дуусч үхэтгийн унтраад iPhone барьсан олон хүний дунд Samsung-ийн цэниглэгч хайж санаа алдан гөлөлцөх юм. Тэгээ энийг одоо яг яруу найрыг гол гэж хэлэхэд хэцүү. Гэтэ энэ бол миний амьдралдаа маш олон удаа мэдэрчсэн ганцаардл мөн үү гэвэл мөн. Тэгэхээр одоо тэгээд чи баг хүн дис бичвэл баг бичгээр юм байна да. Рэп юм бэ баг орохоор юм байна да. Мэдгүй нээр болох уу би чиний нэг юм хьюмор гэж бас байна. Гэтэ би бол өөрийгөө ер нь амар уйдахтай хүн гэж боддог. Чи л өөрөөсөө уйддаг. Хүн бол ер нь хүмүүс чамаас уйдахгүй хаа. Чи анзарч байгаа хэвээр ер нь фоллоу авч улам ихсэл ингээл хүмүүс чамайг улам ингээл тэгэхээр чи л өөрөөсөө уйдсан баг. Бид нар бол чамаас уйдаггүй шүү. Фоллоу моловч яг би ихтэй яг ингэж боддог. Зүгээр ингээд гинтхэн нэг өдөр алга болоод бичлэгээд нэг 7 хоног постлохгүй боллоо гэж бодъё заяа. Тэгэхэд бол мангар хурдан мартагдана. Яа тэгвэл ингээд хүний ингээд анхааралч угаасаа ингээд ийм багнхан тэгээд дээрэс нь ингээд дараагийн ингээд зүгээр өдөр олон тэнд хар мянган мэдстан нар юм постлж байгаа шүү дээ. Хүн ингээд тийм юу бах. Тэгэхээр ер нь бол бидний зүгээр юм бүтээсэн ертөнц маань бас өөрөө нэг тийм жоохон хуурамч эд юм болов уу гэж надад нэг санагддгийн. Тэгэхээр нэг амар одоо олон дагагч магагч юм эсвэл имплюс юу ч юм. Тиймэрхүү юмнууд жоохон тийм барьцгүй хийсвэр санагдаад байт юм л та. За, надад бас нэг асуулт байна. Хоёлаа ер нь ингээд яг энэ салбарт бас ингээ хөөрхөн тогоонд чанагтай явж байгаа шүү дээ. Би бол бүр түлэгдээд ингээд одоо тэгээ тоогоноос ингээд гараа хөвцсөн одоо. Тэгээ чанагдсан мэдлэгийг шүү. Энэ айгаа бол одоо энэ хэдэн жилийн хугацаанд чиний үзэжсэн одоо хамгийн хөгжилтэй тохиолдол юм уу эсвэл ер нь лалрын юмнууд бол гомдгүй ингээд ер нь нэг тийм л юм болдог те. Тийм ингээд нэг 0 мл руу ингээд 2-ороо орчин. Манайх ганцхан 0-тайсан. За. Тийм. Энийг одоо аяг бол хасчихл байх л та. Тэгтээ одоо тэгээд тийм болно. Эсвэл ингээд хаах цаг болчиход ахчихсан гарч ихгүй ингээд 0-д орсноо тасарцсан ингээд тэр мэрч чи ингээд амар лалрын заяа. Тэгээд өөр ч одоо юу гэдэг лээ. Тэгээд юусэн манай би нэг Kafka гэдэг нэг бар ажиллаж байсан байхгүй. Тэгээд тэн дээр ингээд яг нэг л удаа нэг амар зодоо болчихсон. Тэгээд тэр нь болохоор би яг нэг гэртээ унтчихсан байхгүй. Манай нэг зөөгч өнүүд ингээд үлдсэн. Тэгээд уул нэг хүн багсаад ингээд заахаа гайгүй гэсгээ хаачсан зэрэг орчихсон байсан чинь. Нөгөө хитгүү үлдсэн байсан хүмүүс хоорондоо зодтолцсон. Тэгээд би бүр ингээд тэрээд ингээд очисон чинь хоёр сандал ингээд хугарцсан. Тэгээд би нөгөө камер маамирын бичлэгийг ингээд эргүүлээ утсан чи ёо бистэ бүр ингээд яг нөгөө нэг Stanley Kubrick-ийн нөгөө Shining кино гэдэг штэ. Сүх ярьж байгаа. Jenny, I won't kill you. I just wanna smash your little brain гэдэг штэ. Яг тэрэн шиг уур амьсгалтай заяа. Яг би тэрнээс цаашаа илүү нэг юм ярмааргүй байна. Ер нь бол. Тэгэд бид хэд ажлынхнаараа тийрээд заяа бүр ингээд тэгдэг шүү. Тий. Тэнгуутаа ингээд яахаар шийдсэн бэ гэхээр 3 хоног хаахаар шийдсэн. Тэгээ хаангуутаа бид хэд яасан бэ гэхээр ингээд тэр үчи бас манайх ингээд санхүүгийн аим хэцүү асуудалтай байсан байхгүй. Тэгээд дансанд байсан баг сүүлийн мөнгөөрөө бүгдээрээ агаарт гарыг гээд түнхэл яваад. Нэг түнхэл явчихсан. Түнхэл явж 3 хоног архитаа тэгээд эренгүүтээ нэг юу байсан юм аа. Нөгөө нэг юм нээхээсээ өмнө бас ингээд нөгөө харцмарц ингээд асаагаад бас ингээд юу ач махад. Тэр их тусалсан уу? Яг тэрнээс хойш нэг амар сүртэй зодон болоогүй л дээ. Тэгэхээр тэгээ зугаалган ч гэсэн ер нь гоё байсан. Яг тэгэхээр тэр нөгөө нэг юу Ягермейстер гэдэг шүү дээ тий. Ягермейстерийг яг ингээд цасан дээр ингээд хасгаснаа ингэж идэж мэдтэл ингээд аюу гоё байсан. Чин заваа байдгүй би нэг багада ингэж үдсэн чинь шорон амтагдаад жилээ. Яг хаанхын цас гэдэг чинь хөдөө байгаа цас. Тэгээ түнхэл чинь хөдөө шүү дээ. Тэгээ уулын орой дээр байсан цас юм чинь гайгүй. Тэгвэл гайгүй. Гэхдээ ер нь бол шүү дээ. Тэгтээ юмнаас ингээд элдв юмнаас ингээд хүмүүс ингээд сэжиглэл ингээд янз бүр болоо. Яг үндэ бидний бие хаа заяа. Бидний ингээд байж байгаа. Бид нар өөртөө тэр чигтээ бактери, тэр чигтээ нэг юм бохир заваан юмнаас бас ингээд нэг юм бидраас салшгүй нэг хэсэг нь юм шиг зүгээр ингээд санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр гоо дүүрсээ ирэгдэв. Тэгэхээр юунаас ч битээ сэжгэл. Би бол нэг амар сэжгэлтгүй тэгээд тэгэл шат нэг газрын юм гаатай гэдэг. За би зүгээр Абар Бебер Домбоны эргэж манай аавын ширээн доор байсан шилтэй архийг хэн авч усан бэ? Тэр хүн яг одоо манай гэрээс гарч зайлнуу замд гасан шаргалтуудлаа. Зүгээр за infused gene
Наа чин бүр Яаж хорны өнгөтэй. Энэ коктейлийн өнгө угаасаа өмсөн сарлалцсан. ингэснэ яах юм? За. Одоо энийг ингээд Эндээс нь давдаг байхгүй юу? ингэж шатчих юм тийм. Шиприз юм биш үү? Болцсон уу? За, болъё. Болъё. Чи л мэдэн штэ ерөөсөө. Яг бас нэг жоохон. Одоо чи босс штэ. Тийм. Одоо мөс хэрэгтэй. За, мөс юм дээ. За. Яа. За. Энийг яг уу ийш. Өө яах гараар ингэж. За. Ингэж шачих шүү. За хамс ч үзхийг ч хүсэхгүй байна. Үнэхээр бас яг ингээд энэ салбарт ингээд олон жил сэтгэл зүрхээ зориулж авч байгаа хүмүүсийг бас айгүй доромжилсан юм шиг санагдчихэв. Гэхдээ хүний хувь тавилан бол үнэхээр л юм. Өнгөн дэжгүй. Энэ үтэй юу вэ? Яг л нэг юм улаан торон дотоод шиг л. Ер нь яагаад коктейлийг дотоодтой зөөрлөж байгаа юм бэ? Юутаас зөөрлөж болно шүү дээ. Гэхдээ танаа чинь харвасны өнгө шүү. бас тийм ээ тий. Энд тийм амар сонин буруу яах шатчихсан. За, чи их ухах гэсэн юм шүү. Энэ уусаа бүтлэг болсон юм дээр ер нь нэг бүтлэг болсон юм дээр нэр өгөөч. Энийг үү? Нэр. Юу ач? Чи дөрөв хэлжтэй уран зохиолын холбоод Лолита гэж шатчих. Яа. За. Нэг тийм янханлаг. Лолита. Амар тэнэг амттай. Ямар ч алкогол алга. Хоёул байж болох хамгийн хөнгөн студийг ярьж үзээ л да. Чиний хобби юу вэ? Хобби юу? Хобби. За би ингээ гудамжаар алхахдаа ингээ яг нэг юм пилта авч тэ. Пилтануудын зураасыг ингээ алгасаж алхах хоббитэй. Би ихтэй нэг хобби багтай. Уул нь би уран зохиол уншдаг. Уран зохиол би үнэхээр дуртай. Гэхдээ сүүлийн 2 жил нэг амар олигтой уншиж чадаагүй. Тэгээ уншаад сайхан хямраад гараад номныхоо агуулгыг бодож жоохон тамхи мамх татдаг. Тэгээ бүр хэцүү ном таарчуд бас уучдаг. Тэгээ би кино үзэх дуртай. Кино орчуулдаг байсан. 2 жил. Одоо тэнд нөгөө нэг Кафкад явдаг байсан кино бүгдээрээ чиний өмнө үзчихсэн хүмүүст үзүүлэхийг хүссэн кинонууд уу? Тий. Гоё кино зөндөө байсан. Тэрнээс өмнө яг нэг кофе шопт бас гараад байсан. Тэгээд яг нэг зургатаар нэг гардггүй сошиал одоо интернетээс нэг олддггүй тиймэрхүү юм юу аягч бодвол ячсан аахгүй. Тэгээ сүүлдээ бас тэрнээс нь жоохон залхаад. Тэгээ амар юм хитрхийн нэг поп өдөртөө нэгэн хэвэн болоод ирсэн. Тэгээд гайхаад бас яах учраа юусэн олоогүй. Гэтэ яг одоо би нэг сая нэг бар ажиллагчдад амар стресстэй нэг баах юмд ингээд хямраа шагаадсан аахгүй. Тэгээ одоо нэгэн тийм хаагдцсан учраас ингээд нэг амар амар. Тэнгүүд би зөвхөн нэг газар хамтарч байгаа зүгээр арай жоохон өөр кинонууд ингээд орчуулж маа найз орчуулах хийдэг. Тэрийн янгото ингээд өөрөө гой судлаад ингээд ярилцаад тэгээд нэг юм community үүсгээд болоос амар гоё юм болов гэж боддог. Чиний ингээд daily reel-нд ерөөсөө ордоггүй нэг зүйл. Нөгөө нэг миний уулзж байгаа эмэгтэй хүмүүс хийж ордоггүй. Одоо ингээд хүмүүс ингээд ингэж байгаа байхгүй 170 эд өдөр ингээд энэ хүн чинь эмэгтэй хүнтэй уулзсангүй нэг яг тэгж боддог одоо тийм юм нөгөө нэг юм ордерны ажил хийсэнгүү энэ төргээд тэгэд байгаа байхгүй. Тэгээд надад тэр ингээд яг хүмүүс яг жинхнээсээ тийм тэнийг юм болов эсвэл одоо яг яах хэвээр тий би одоо тэр хүмүүсийн хар ингээд нэг ингээд за хүүхэнтэй нэг юм охинтой уулзж байна ингээд царайг ингэж оруулснаа ингээд за ингээд буудлаа орлоо гэж ботъё за юу тэгэхэд ингээд за ийм буудлаа орлоо гэдэг оруулах хэрэгтэй байна шээ. Та найз хүн байгаа юу? Надад найз хүн байхгүй. Тэгээ ер нь яг тэр харилцаанууд бол жоохон тийм сонин шагаад байгаа. Ер нь бүтэхгүй байгаа хоёрт. Тэгээ бүтэхгүй байгаа шалтгаанд нэг ингээд өмнө ингээд хүнд ингээд дурлахаар бүр ингээд мэдрэл мот олдог гэсэн аахгүй бүр ингээд. Яг тэр хүний тухай ингээд бүх юмыг мэдмээр санагдал. Зөвхөн тэр үнээр л ингээд бүх зүрх сэтгэлээр ингээд тэмүүлэл ингээд тэгдэг байсан чинь одоо нэг тийм жоохон юу болчиход байгаа юм шиг. Нэг л юм ингээд таалагдахгүй болонгод ингээд жоохон гэж бодож байгаа юм шиг. Тэгээд болох уу тэгээд. За өөрийн мэрээ.
Яалч үгүй импред дээ. Яач ч би Яавар гэж амар байна. би болтгүй. Сонжин болдог, дэлэн болдог, би болтгүй гэж ахс дээрээсээ. Чи баг шүнэ авчраа хоёлаа зүгээр ус ширгээгээ тэн дээр ингээ уух хэрэгтэйсэн байхгүй юм байна. Бас тий. Тэ? Нэг би мотой. Айгуу дотоо ингээд нэг юм бэлтгэл дутуу байна. Ингээд юу дутуу байна. Орчин үеийн хүүхдүүд асуух. Тэр ч уулан чицоо гэх. Нэг хөшөө хүмүүсийн юм ярихдаа дандаа тэгдэгтэй ингээд нэг орчин цагийн юмнууд ингээд дандаа инглим хэлтэй. Үгүй тэд нар байтгаа одоо би ингээд дүүнрээ харангууд бас тэгж бодогддtiin маа. Тэгээ биднийг бол ойлгоод байгаа. Гэтэ манай үеэс одоо дараагийн үеийнхэн ямар мэдрэл бүтэц байсан гэж гарч ирэх бол. Би бүр ингээд төсөлж чадахгүй байх гэсэн. Хэцүү хаа. Тэгээ одоо ингээд боддоо бид хэд ингээд 40 нас хүрсэн чинь ингээд нэг юм нөө дараагийн үеийнхэн байгаа шүү дээ 40 ч юм уу 50 нас хүрсэн чинь энэ зээ үеийнхэн өгчээж одоо энэ ус хөгжин мөгчнэ гэж. Яа би үрэг тэгж хэлүүлэх байхаа гэж бод. Яа юм чинь нэг үүлийн үр гэж байдаг шүү дээ. Одоо ингээд манай үеийнхэн нэг хитрхи ингээд нөгөө бүүмрүүдийг өөх мөх ингээд 40 50 насны байхгүй чинь ус хөгжин мөгчнийг шаагаад байдаг. Гэсэн чинь 20 30 жилийн дараа өөртөө тэгж хэлүүлсэн. Яг тэр үед дээрээс нь бурхан хараад за яасан ингээд шангаа хүрт гөлгөн минь яг ингээд тэнгэр дээрээс ингээд салгаач юм боловч. За ингээд манай энэ удаагийн дугаар дуусах чинь тэгээд амийн эрдэн сүүлийнхаа спичийг тавих чинь. Тэгээ уул нь ингээд би ингэж бодсон байхгүй энэ ингээд амир юм фаны ингээд юм хөнгөн юм easy sheet байх хэрэгтэй гэж ойлгосон чинь би нөө нэг тодорхой хэмжээнд ганц 2 коктейл уугаад халсныхаа одоо гороорч гэх юм уу гэдэг үйл лайгаараач гэдэг юм уу энэ дугаарыг айгүй тийм лалрын болгочлаа гэж бас санаад авчин тэгэхээр үзэгчдээс гэхээсээ илүү яг энэ контентыг одоо хийж байгаа та бүхэн намайг уучлаарай. Тэгээд зүгээрээ дараагийн удаа жоохон тийм уухгүйгээр бас арай жоохон фаны байх гэж үзье. Тэгээд яг үзэж байгаа хүмүүстэй хандчихлаад ер нь бол хэдүүлээ яг нэг цаг үед өөрөөсөө жаргал зовлонгот ингээд туулаад бидний амьдрал ингээд цаг хугацаа ямар нэг юм дээр ингэж огтлцоод яагаад ч юм ингэж нэг цуг байж таарад хин нэгэндээ ямар нэг юм ойлгуулах сургах ч юм уу ямар нэгэн зүйлээ хуваалцах ч юм уу одоо өөр юу гэдэг нь те бидний ингэж заам ингэж огтлцож байгаа нь бол надад ингэж амар юм романтик санагддаг 100 жилийн дараа бидний хинж байхгүй тэгэхээр бүгдээрээ өөрөөсийнхөө амьдралд талархаад гоё амьдраарай гэж хүмүүст хэлмээр байна. Тэгээд энэ бол сохтой хүмүүс л иймэрхүү юм ярьдаг байх гэж бодож чинь тэгээд бүгдэнд баярлалаа. Намайг урьж оруулсанд баярлалаа. Гоё коктейл хийж өгсөн тогтуундаа баярлалаа. Энэ камер барьж байгаа хүмүүст бүгдэнд баярлалаа. Тэгээд за баярлалаа. За